За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Төрүүчийн бичлэг дээр биднээс энэ Smart Trade софтын програм хангамжийн талаар ярьсан. Энэ бол та өөрийнхөө крипто биржүүдийн дансыг ганц нүүрэн дээрээс удирдах боломжтой софт байгаа. Мөн энэ софт нь бол мэргэжлийн крипто арилжаачид болон ердийн хүмүүс зориулсан их боломжийн эвтэйхэн програм байгаа. За өнөөдөр бол биднээс энэ Smart Trade софтверийн Smart Trade Solution компани coin-ийн талаар ярих чинь энэ coin маань одоо тун хэд хэдэн бирж дээр гарна. Ер нь ICO буюу энэ тухайн крипто валют өөрийнхөө зоосуудыг бирж дээр гаргахад бол энэ шатлалтаа гаргадаг байгаа. ICO бол 16 дуусна. 10 сарын 16-нд. За түүнээс өмнө танд ямар боломж байна гэвэл энэ Smart Trade coin-ыг бол $10 эхлээд $50,000 хүртэл худалдаж авах боломжтой. Боломжийн үнэтэй байгаа. Эхлэлийн үнэ нь бол $10. $1,000 хүртэл та энд хөрөнгө оруулалт хийвэл танд бол энэ нөгөө үнэгүй Smart Trade софтыг үн дагалдуулж өгдөг байгаа. За та хэрвээ $1,000-оор хөрөнгө оруулалт хийвэл 2,942 трейд coin өнөөдөртөө авах нь байна. За үүнийг тооны машин дээр танд та бүгд харуулъя. Ямар үнэтэй болох вэ? За ингээд 1000 трейд coin-ыг $1,000 хуваах нь 2,942 буюу таны нэг трейд coin-ы дундаж үнэ 0.34 цент дээр ирж байна. За багцын хэмжээ нь ихсэх тусам бол одоо танд бол их хэмжээний трейд coin ирнэ. За одоогоор танд 34 центээр ийм трейд coin ирж байгаа боловч 8 цент, 9 центээр яаж хямдхан одоо авах талаар биднээс бол танд тайлбар өгж болно. Та яг 8-9 центээр авахыг хүсвэл энэ мэдээллийг танд өгж байгаа хүнээр дамжуулан биднээс бол зөвлөгөө авч болно. За Smart Trade coin бол энэ одоо бол бирж дээр гарсан байгаа. La token гэдэг та бүгд coin market cap-аас хараарай. Энэ бол нэлээд сайн бирж байгаа. Топ 20-д ордог. Өдрийн харилцаа нэг $500,000-аас $800,000 крипто валют зардаг юм бирж байгаа. За энэ бирж дээр одоо бүгдээрээ энэ Smart Trade coin бол гарсан байгаа. Харуулъя та бүгд Smart Trade coin гэдэг ингээд байж байна. Smart гэдэг харангуут. За энэ дээр ICO бичигдсэн байна. Одоо ингээд 23 хоногийн дараа энэ ICO дууснаа 0.34 центтэй өнөөдөр гэдэг ингээд гарсан байгаа. За энэ ICO бол зоосны анхдагч санал гэсэн англи үг та бүгд мэдж байгаа бах. Initial coin offering гэдэг. За биржүүдтэй хамтарч бол энэ крипто валютын төслүүд бол өөрсдийнхөө зоосыг танилцуулж арилжаанд оруулах үн цэнийг нэгсгэх бол зүйл хийдэг. Энэ бол IEO юу? Initial Exchange Offering буюу биржийн анхдагч санал гэдгээр ингээд өөрийнхөө бирж дээр тухайн крипто валютыг сурчлаад явдаг байгаа. За тэгэхээр энэ бирж дээрээс бол та өөрөө одоо бол худалдаж авч болно. Мөн ICO-нд оролцоод одоо энэ биднээсийн энэ өгж байгаа реферал хаягч ч юм уу ингэж худалдаж авах журмаар ICO-нд оролцож авч болох нь байна. La token бирж дээрээс худалдаж авах боломжтой. За энэ Ethereum блокчейн дээр бичигдсэн байдаг. Арай дэлгэрэнгүй энэ ICO-гийн талаар та бүгдэд харуулъя. За энэ ICO-гийн талаар биднээсийн өгж байгаа хаягаар та бүгд үзчих боломжтой. За энэ дээр бол бүх мэдээлэлүүд байгаа. Замын зураг буюу white paper, ямар харилцагч хамтрагчд байна гэдэг нарийн одоо хугацаа эднээс нь харчиж болно. За ингээд бол Smart Trade coin маань софттой, өөрийнх нь софтоор бол яваад бирж дээр гаргахлаар трейд coin-ороо софтоор арилжаалах юм боломжтой байгаа. Ингээд
эхний дараагийн шат буюу энэ Smart Trade Coin-ы хугацаатай байгаа энэ ICO. За энэ иймэрхүү биржүүд төр бол яриа хэлцээр хийж байна. Binance. За энэ 9 сарын 30-наас 10 сарын 6 хүртэл 0.35 центээр ингээд олгогдох нь байна. Одоо бол 0.34.5 центээр арилж алж байна. Trade Coin-ыг хугацаа ингээд ICO-гийн хугацаа дуусах тусам бол энэ үн нь бол нэмэгдээд байгаа нэг Trade Coin-ы. Ингээд токеныхын талаар Trade Coin-ы талаар энэ ерөнхий мэдээлэл байна. Анх бол 0.004 центээр эхэлжсэн бол одоогоор бол 0.034 центтэй байна. ICO бол 0.36 центээр хаагдана. Одоогоор энэгээр зарагдаж байна. За ингээд дараагийн ээлжний ICO-гийн үр дуусахад бол 6 хоног үлдсэн байна. За нөгөө нэг энэ чухал мэдээлэл бол энэ бүх крипто валютын ухаалаг гэрэн дээр хийгддэг байгаа. Энэ Ethereum ухаалаг гэрэн дээр хийсэн та бүгд энэ програм юм уу крипто валют зохиодог хүмүүс ийшээ ингээд ороод харахад бол бүх мэдээлэл өгөн байж байгаа. За ингээд та бүгд Trade Coin-ыг бол referral хаягаараа цуглуулж болох нь. Referral хаягаараа цуглуулсан Trade Coin-ыг бол төрөвчин дээр хадгалаад Ethereum блокчейн дээр бичигдсэн ямар ч төрөвчин дээр хадгалаад гадна талд буцаагаад бирж дээр арилжаан дээр гарахад бол арилжих боломжтой. Нэгээс нь шууд одоо энэ төрөнг оруулж Smart Trade Coin-ыг авсан байлаа гэхэд та өөрийн төрөвчин дээр хадгалах боломжтой байх нь. Тэгээд буцаагаад энийг бирж дээр гарахт нь арилж алчих юм боломжтой байгаа. Өөрийн төрөвч байдаг гадна талд Etherscan гэдэг энэ сайт байгаа. Энэ дээр та бүгд ямар ч крипто валютыг жишээ нь Ethereum блокчейн дээр бичигдсэн бол хайгаад олчих болно. За бүгдээрээ хайлтгий. Smart Trade Coin гэдэг хайлтаар энд байж байна. За энэ дээр бол бүх хэмжээ ямар алгоритм дээр бичигдсэн хэдэн хүн эзэмшиж байна гэдэг ингээд гараад ирнэ. За яг одоогор бол 7.200 сая Trade Coin байгаа. Энд болохоор эзэмшигчдийн дансыг ингээд харж болно та бүгд. За ингээд одоо эзэмшил нь ямар дансан дээр байж ингээд харах боломжтой. За энэ ICO 10 сарын 15-нд дуусангууд бол энэ үлдэж байгаа 7.200 саяас хичнээн хүнд нь хуваарлагдж тодорхой болно. Үлдснүүдийн бол мэдээж энэ компани бол дистаратаас шатаадаг байгаа. За ICO-д оролцсон хүн болгон бол мэдж байгаа байх. Тодорхой юм хугацаа шатлалтаагаар бол энэ биржүүд дээр гардаг. Бидний үзэж байгаагаар бол энэ Smart Trade Coin бол нэлээд дэвшилттэй технологиг ашиглаж арилжаа крипто валютын арилжааг ашигтай хийдэг юм софт учир эрэлт хэрэгцээ нэгшсэн гэж үзэж байна. Ингээд та бүгд арай хямдвар үнээр авах юм уу? Яаж энэ талаар Trade Coin-той болох талаар сонирхож байгаа хүмүүс бол бидэнд хандаарай. Анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.